За чанарын философи номын маань нээлтийн танилцуулга видеог бэлтгэж байна. Тэгээд энэ ном ер нь яагаад бичигдэх болов гэж. Тэгэхээр бид нар одоогоос 2 жилийн өмнө компани маань 8 жилийн төгсчихсэн. 2018 онд бид ажил дээр чанарын талаар яриа өрнүүлээд суужлаа. Тэгэхэд отгоо маань би нэг чанарын талаар нэг ном гаргана гэдээ бидэнд амлалт өгч ирсэн. Чанарыг бүр нэлээд ултаа сууртай үндсэн тэр үзэл баримтлал нь юу юм бэ гэдгийг тайлбарлсан ийм ном бичих шаардлагатай байна гэж ингэж үзээд номоо бичих санаа сэтэл бол тэндээс гарсан юм аа. Айгуу сайн санаж байна 19 оны 2 сарын 13-нд яг цагаан сарын дараа шиний 8-ны өдөр байж исэн. Тэгээд номоо бичиж эхэлсэн. Нэлээд хугацаа зарцуулсан. Дундуур нь бас монгол хүн юм чинь бас зарим хэсэгт нь орхин нөгөөтгөө. За ингээд 20 оны 9-10 сард ном маань бэлэн болсон. Номын маань үндсэн агуулга бол чанарын бүр үзэл баримтлалаас нь эхэлж байгаа. Чанарын үндсэн гол философи агуулга нь үзэл баримтлал нь юу вэ гэдгийг ойлгохгүйгээр тэр байгууллагад тэр хамт олонд систем нэвтрүүлнэ, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлнэ гэдэг энэ ойлголт бол өөрөө хөнгөн хийсвэр ойлголт болж хувирна л да. Ийм учраас номын агуулгыг бол чанарын үзэл баримтлал руу нэлээд оруулсан. Тэр утгаараа бас номынхоо нэрийг бол чанарын философи гэж ингэж нэр өгсөн байдаг юм аа. Чанарын философи номын зохиогч Отгонбат өөрийнхөө бичсэн номыг редакторлуулах санал тавьсан. Та бүхний амрыг ирье. Бизнесийн зөвлөх багш Отгонбатын чанарын тухай номын гар бичмэлийг би уншсан. Энэ номыг бол өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид зориулсан тэдний ажил хөдөлмөрт бизнест нэг тус болох номоо гэж харж байгаа. За энэ чанарын философи номын хувьд бол үнэхээр цагаан болсон бүтээл байна. Яагаад тэгэхээр ер нь бол дэлхийд өрсөлдөх нэг гол арга зам бол чанар. Хүмүүс чанарыг зөвхөн бүтээгдэхүүн үйлчлэгээний чанар гэдгээр нь хүлээж аваад байдаг. Гэтэл үүний цаана бол бүтээгдэхүүн үйлчлэгээний чанар гэдэг бол яг үндсэндээ чанарыг ойлгосон ойлголтын үр дүн байдаг. Үүнд хүний чанар, хүний мэдлэг, боловсрал, тогтолцоо, систем, компани, төр засаг гэх мэт байгаль дэлхийн хүртэл чанартай холбоотой байдаг. Тэгэхээр чанар гэдэг бол энэ хорвогийн бүх зүйл дээр байдаг ойлголт юм аа. Харин бидэнд тэр чанар гэж чухам юу юм бэ? Түүнийг яаж системтэйгээр зохион байгуулах юм, яаж удирдах юм, яаж бүтээх юм гэдэг талаар гарын авлага монгол хэл дээр ер нь баг ховор байсан. Хүмүүс хэрхэн ажиллаж, хэрхэн үр дүнд хүрч, хэрхэн үр дүнгээ тооцож байгаагийн цаана чанарын асуудлууд гарч ирдэг. Таарахын жишээ байж магадгүй сүүлийн үед ингээл ковид дотроо алдлаа гэл ингээл бид нар бас хөл хорионд орж ийн. Энэний цаад мөн чанар учир шалтгаан бол нөгөө л мөнөөхөл чанар дээр бас явж байгаа. Чанарын философийн алдагдал болчоор ийм тааруу үр дүнгууд гараад байна. Та бид нар чанарын тухай ойлголтыг хэн нэгэнд зориулж, хэн нэгэнд шалгуулах гэж, үзүүлэх гэж, тооцоолох гэж, дүн авах гэж, үнэлгээ авах гэж биш. Өөрийнхөө амьдралын хэв маяг болгох, өөрийнхөө ажлын арга барил болгох тийм л цаг үед амьдарч байна. Магадгүй хүүхэд байх үеийн маань чанарын тухай хийж чадаж байгаагийнхаа дээд хязгаарыг чанартай гэж үзнэ гэдэг байсан ойлголт. Өнөөдөр ямар ч өршөөлгүйгээр олон улсын түвшинд, олон улсын стандартаар тавигдсан тэр шалгуурт нийцэж ажиллахаар солигдож өөрчлөгдөж. Ер нь жижиг эдийн засгтай багтаамж багтаа зах зээл хэрвээ гадагшаа чиглэсэн стратегийг хэрэгжүүлж эхлэх юм бол хүссэн үсээгөө бид бүхэн хамгийн бүтээмжтэй нэг бол хамгийн чанартай гэдэг энэ хоёр ойлголт руу явахаас арга байхгүй. Өнөөдөр бол олон улсын худалдаа гадаад зах зээлд гарахад энэ чанарыг олон улсын худалдаа болон үйлдвэрлэлийн яг тэр мэрэгжлийн түвшинд нь зөв ойлгож, зөв хэрэгжүүлж зах зээлд өрсөлдөн явах хэрэгтэй болж байна. Өнгөрсөн 30 жилийн турш бид нар бизнесээ үндсэндээ бор зүрхээрээ, туршлагаараа, алдаа оноон дээрээ суралцж ирсэн. Харин одоо бид бизнесээ номын дагуу, стандартын дагуу зохих мэдлэгт үндэслэн зохион байгуулж удирдах ийм шин сайхан үе ирж байна л да. Ийм ном бичих шаардлагатай байна гэж ингэж үзээд номоо бичих санаа сэтэл бол тэндээс гарсан юм аа.
За номын гол одоо агуулга бүтцийн хувьд аваад үзвэл 3 үндсэн бүлэгтэй явж байгаа. Эхний бүлэг бол чанарын үзэл баримтлал буюу одоо чанарыг хэрхэн яаж ойлгох вэ гэд нэлээ одоо үндэстэй, суурьтай, тодорхойлолттой, нэр томьёотой ингэж тайлбарласан бүлэг. За хоёрдугаар бүлэг дээр бол нэгэнтээ аливаа бизнесийн байгууллагын хувьд бол бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг зүйлийг л одоо хүргэж байгаа хэрэглэгч нартаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар гэдэг нь одоо ямар элементүүдээр, ямар хэв шинжүүдээр тодорхойлогддог юм бэ гэдгийг бол өнөөгийн бизнесийн удирдлагад чанарыг тодорхойлж байгаа гол ойлголтуудаас одоо авч тайлбарлах байдлаар ингэж оруулсан бүлэг байж байгаа. За 3 дугаар бүлэг нь бол нэгэнтээ одоо ингээд чанар ярьж байгаа бол үүнийг яаж удирддаг юм бэ? Ер нь чанарыг удирдна гэдэг чинь юу юм бэ гэдгийг тайлбарласан юм бүлэг. Ном 3 үндсэн онцлогтойгоор дизайнлагджээ. Нэгдүгээр бүлэг тус бүрт гарч буй чанарын философи, онлын мэдлэг ойлголтуудыг Монголын бодит жишээ кейсүүдээр тайлбарласан байна. Отгонбатын маань номонд чанарын тухай ойлголтыг дэлхийд дахна хүлээн зөвшөөрөх, үүнгүүгээр байх боломжгүйг бодит амьдрал дээр туршлагаараа харуулсан олон сайхан хүмүүсийн, эрдэмтдийн, судлаачдын, практикт удирдах ажилласан удирдагчдын туршлагууд орсон байна. Мөн чанарын философиудыг байгууллага дээр яаж буулгах талаар зөвлөмжүүдийг өгсөн байна. Жишээлбэл Демингийн 8 дугаар философи болох бүтээмжтэй орчныг бий болгохын тулд айдсыг хамгийн бага байлгаа гэдэгт танай байгууллага дээр айдсыг хамгийн бага байлгах соёлын орчныг яаж бүрдүүлэх юм? Үүнд одоо жишээ нь танад айдсыг бий болгоод байдаг удирдлагууд байдгүй, эсвэл одоо бодлого дүрм журам чинь нөлөөлөд байна уу гэх мэтээр бодож жишээ авж яагаад зөвлөмжүүдийг өгсөн байх жишээтэй. Энэ нөхөн аванд бас чанар гэж юу тухай, чанарыг хэрхэн бүтээдэг, мөн чанарыг удирдах болдог тухай ойлголтууд багтаж байгаа учраас. За хоёрдугаарт энэ гол мэдлэг ойлголтын дараа уншигчдыг шууд үйлдэл хийгээд мэдлэгээ баталгаажуулахад нь чиглэсэн дасгалуудыг оруулж өгчээ. Энэ ном байгууллагын дээд удирдлагууд, захирлууд, менежерүүдэд илүү өгөөжтэй. Учир нь гэвэл чанартай гарцыг бий болгодог ийм системийг яаж бүтээж, системийг яаж тогтворжуулах юм бэ гэдэг дээр зөвлөмжүүдийг харамгүй бичжээ. За мэдээж өнөөдөр одоо бизнесийн ертөнцид чанарын удирдлагын талаар гарсан одоо олон түүл гэж ярьдаг тийм ээ, арга хэрэгсэл, системүүд, ийм фреймворкүүд, стандартууд бол нэлээд байдаг. Тэгээ эдгээрээс дэлхийн одоо хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн нийтээрээ бас одоо ойлгодог нэг хэл болж чадсан гэдэг утгаар нь олон улсын стандартын байгууллагаас гаргасан 9001 гэж ярьдаг тий ISO 9001 гэж ярьдаг. Энэ чанарын удирдлагын тогтолцооны стандартыг бол одоо тайлбарлах, үүнийг байгууллагад хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ? Ямар одоо ажлууд нь илүү чухал вэ гэдэг дээр нь одоо зөвлөмж өгсөн байдлаар одоо ингэж 3 дугаар бүлгээ бичсэн. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандарт гэж юу юм? Тус стандартыг нэвтрүүлэхээр зорж байгаа удирдлага та шийдвэрээ яаж гаргах ёстой гэдэг дээр шийдвэрийн одоо процессыг нь зурж байгаа харуулсан байх жишээтэй. Чанарыг статистикаар удирдах, төслөх болон тайлбарлах статистикийн үндсэн аргуудыг их сайхан гаргаж ирж тайлбарлаж мөн ISO-гоос гаргасан стандартууд өөрөө төсөлжилж хэрэгждэг. Тэгэхээр төсөл нь ямар үе шаттай хэрэгждэг, үе шат бүрт ямар ажлууд хийгддэг гэдгийг тайлбарласан байна. Үндсэндээ Монголын зах зээл дээр ISO-гоос гаргасан стандартуудыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ нэлээд өртөгтэй. Гэтэл ийм зөвлөх үйлчилгээний үндсэн элементүүдийг энэ ном их сайхан зөвлөмжилж өгсөн өөрөө их үр өгөөжтэй, шимтэй. Номыг уншиж үзэхэд бол ерөнхийдөө практик шууд хэрэглэх ийм зөвлөгөөнүүд бол ер нь их орсон байна. Тэр нь бол маш сайн хэрэг. Ихэнх номнууд бол илүү онлайн төвшөнд шууд хэрэглэхэд юм уу, аль эсвэл илүү тодорхой бус иймэрхүү хэлбэрээр бичигдсэн байдаг бол Отгонбатын маань ном бол та уншиж байгаад өөрийнхөө байгууллага, аж ахуй нэгж, өөрийнхөө
хийж байгаа ажил дээр шууд энийг ингээд хэрэглээд үзвэл яадгийн гэсэн одоо энгийнээс илүү төвхтөө хүртэл арга замуудыг тодорхой бичсэн байна. Тэгэхээр бизнес эрхлэгч бид нарт бол энэ мэдлэгийг системтэйгээр олгосон энэ ном гарч байгаа нь бол цаг үе олсон сайхан зүйлээ гэж бодож байна. За мэдээж хэрэг Отгонбат захирал маань сүүлийн 7-8 жил Монголын аж ахуй нэгжүүдэд чанарын тухай ойлголтыг, чанарын тухай сургалтыг, чанарын тухай зөвлөгөөг за түүгээрээ дамжуулан олон компаниудын үйл ажиллагааг сайжруулах энэ зөвлөгөө өгөх бизнесийг амжилттай хийж ирсэн байгаа. Тэгээ Отгонбат зөвлөх багш бол багштай би өнгөрсөн хэдэн жилийн турш олон удаа сургалтыг компани захирлуудад, компани удирдах ажилтнууд зохион байгуулж ирсэн. Та бидний ажиллаж амьдрах хэв маяг болсон чанарын тухай ойлголтыг та энэ номноос илүү дэлгэрэнгүй үзэх болов. Үүний цаад учир нь зохиогч өөрөө 10 жил энэ ISO-с гаргасан гол стандартууд чанарын удирдлагын тогтолцоо, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрсдлийн удирдлага гэх мэт тогтолцоонуудыг 110 гаруй байгууллагад хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ийм туршлагатай учраас бодит жишээ кейсүүдийг бол харамгүй багтаасан байна гэж дүгнэлээ. Энэ ойлголтыг зөвхөн одоо ажил хийдэг, бизнес хийдэг хүмүүст биш, ерөөсөө нийт хүмүүст, нийт хэрэглэгч нарт одоо бүр томоор нь яривал, өргөн утгаар нь яривал нийт монголчуудад чанарыг ойлгоход энэ номын бас зорилго одоо ач холбогдол нь чиглэж байгаамаа. Тэгэхээр энэхүү ойлголтыг илүү маш ойлгомжтой тодорхой гаргаж өгснөөрөө энэ номын гол ач холбогдол орчиж байна уу гэж бодож байна. Мөн одоо энэ номыг хүн уншсанараа бид нар юу гэхээр хөгжлийн тухай ойлголтыг бас авах болно. Тэгэхээр хөгжил гэдэг бол чанарыг хэрсэн хангаж байгаа, чанарын төвшнийг хэр өндөр тавьж байгаагаар хэмжигддэг. Тэгээд энэ номыг бичиж, энэ номыг хэрэгцээг мэдэрч, энэ номыг өнөөдөр бизнес эрхлэгчид бид нарт гардуулж байгаадаа одоо Отгонбат зөвлөх багштайуд бид их талархаж байна. Чанарын талаар асуух олон асуултууд байдаг. Таны олон асуултанд энэ ном бас хариулж чадна. Чанар бол та бидний амьдрах хэв маяг. Чанар бол очих цэг биш, хүрэх зорилго биш. Таны, миний, хүний мөн чанарын шинж чанарын асуудал. Тэгээд энэ номыг авч уншаарай та бүхэн чанарын тухай ойлголтоо дээд удирдлагаас ахуулаад одоо хэрэглэгчтэй нүүр тулдаг ажилтнууд хүртэл нэгдсэн нэг сайн ойлголтоо болох юм бол танай байгууллагын одоо үйл ажиллагаа нэг шат урагшаах боломж бол дөрвөн байна гэж харагдаж байна. Тэгээд бусдыг уншигч танд үлдээе. Баярлалаа. Тэгэхээр ер нь бол амлсан амлалтандаа хүрнэ гэдэг нь өөрөө чанарыг илэрхийлж байна. За тэгээ аливаа ном бүтээл мэдээж хэрэг онлын гол ойлголтууд, тодорхой жишээнүүд, за онол дээр яригддаг гэсэн практик дээр хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлуудыг бас хамгийн энгийн хэлбэрхнаар бол тайлбарласан байгаа. За тэр үүднээсээ яг би энэ номыг бол энэ чанарын цагаан толгой гэж нэрлсэн ч болохоор юм байна гэж харлаа. Тэгээ та бүхэн бүтээлтэй сайн танилцаарай, санал шүүмжээ бас зохиогчд өгөөрөө мэдээж зохиогчийн хувьд бол анхны бүтээл, тэгээ бүтээл маань цаашаа олон жил, олон сэрээр одоо гарах байхаа гэж найдаж байна. Тэгээд номын цагаан буян дээшээ байх болтугай. Тэгээд амжилт хүсье. За нөгөө талаас энэ номыг уншиж одоо бизнесээ амжилттай хөтлөн явах бизнес эрхлэгч та бүхэнд энэ давшааныг ашиглаад бас их амжилт хүсье.